За нэг зарчмын зөрүүтэй санал нэг асуулт хоёр байгаа маа. Эхлээд асуултаа асуучи. 2020 оны гүйцэтгэлийг сангийн яам болохоор эдийн засгийг хасах 1% гарна гэж баримтчгтэр явж исэн. Сая Монгол банк болохоор хас 2.6% гарна гэж байна л да. Тэгэхээр ямар ч л байсан эдийн засаг тодорхой хэмжээгээр унана гэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлттэй холбоотой заавал хамтдаа явдаг нэг ойлголт чинь нэг ажлын байр. Тэгэхээр үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа ажлын байрын үзүүлэлтийг 20 оны 1-р сарын 1-ээс өнөөдөр 10-р сарын дундуур гэдээ үцхэд энэ 10 сарын хугацаанд ажилгүйд сар бүхэн буурч байгаа гэсэн мэдээлэл байна л. Оны эхэнд 20 мянган ажилгүй иргэн байгаа, ажил хайж байгаа бүртгүүлсэн иргэн байгаа гэж хэлсэн бол 19 мянга болоод 18 мянга болоод одоо энэ 10-р 9-р сард 17 мянган иргэн ажилгүй байна. Буюу ажилгүйд буураад байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл дээр тулгуурлаж гаргаж байгаа энэ манай төсвийн тооцоо бол хэр одоо энэ мэдээллийг хэр зэрэг бодтой гэж үзэж байгаа вэ? Ажилгүйд л одоо яг хуваараа бол 6.6%. Багасаар байгаа 6.6%. Тэгэхээр чин ажилгүйд л буурч байгаа, ажлын байр нэмэгдэж байгаа гэдэг тооцоололдоор хийгээд төсөвдөр тэр ажлын байр нь мөнгө тавихгүй гэдэг олон асуудлууд яваад байна уу? Аль эсвэл энэс өөрөөр бас бодтой үзүүлэлтүүд цаана байна уу? За энэ бол арай ажил хайж байгаа иргэд бүртгүүлээ цаана тэд байгаа. Тэгэд энийн дээр нэг тийм статистикийн газраас асуух гэхээр энд байдгүй юм байна. Тэгэхээр сангийн яамыг энийн дээр бас нэг хариулт өгөөч. Энэ ажилгүй иргэд буураад байгаа гэдэг тоо хэр зэрэг баримталж явсан бэ? Энэний цаана аль эсвэл өөр тооцоо байна уу гэд. Хоёрдугаарт нэг зарчмын зөрүүтэй санал гаргах гэдэг байгаа. Энийн дээр бид нэр дахиад ажлын байр гэдэг дээр тухайн нэг ажлын байраас гадна олон хүний ажлын байрны дунд очсон тэр дэд үтсийн асуудлыг төрөөс бас шийдэж явах хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм болохоор одоо аймагуд чинь авто замаар холбогдсон. Би энийг бас 2-3 ч удаа хэлж байна л да. Аймагуудад нэг тийм логистикийн бөөний худалдааны тийм системүүд хийж логистикаар Монгол улсыг холбох ажлыг энийн дээр нэг төсөв тавьбал ямар вэ? Багцаагаар ботход нэг аймаг бүрд мэдээж хүчин чадлаар өөр байх 250 сая гэвэл нэг 5 орчим тэрбум төгрөгөөр энэ ажил эхний ээлжинд хийгдэж болохоор шиг. Энэ бол энэний цаана 1 2 10 20 ажлын байр биш мянган иргэдийн ажлын байр дахиад хооронд нь орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих том хөшүүрэг энэний цаана байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр одоо төсвийн хуулиар чинь заавал нөгөө талд нь тэгвэл энэ зардал хаанаас гарах вэ гэдэг. Тэгэхээр одоо жишээ нь төсөвдөр харахад 21 онд үндэсний урлагийн их театр гэдэг байгууламж баригдаж эхлэн 150 тэрбумын өртөгтэй энэс 5 тэрбум нь эрхчил гарнагдсан байна л да. Яг одоо ковидын үед театр барих, театр чин дөөрийн театр үндэсний дараамын тэргээд барилгууд нь байж гэн. Яг өнөөдөр энийг төсөвт суулгаад эрхчил, барилгын ажил элдв зөвлөн эхлэх шаардлагатай хөрөнгө оруулалт муу юм уу, биш юм уу? Тэгэхээр энийн дээр бас та бүхнийг харгалзаж үзээч. Тийм учраас бас энэ төсөвт бизнесүүдийг дэмжих, нэгэнт авто замаар холбоод асар том ажлууд хийчихсний хойно одоо тэр бизнесүүдийгээ дэмжих, агуулгах, логистикийн төв барих ажлыг тодорхой төсөвт суулгаж өгөөч гэж хүсэж байгаа маань зарчмын зөрүүтэй санал оруулж байгаа.